Морьд монголчуудын мөнхийн өмг шилөө. 7 хоног тутмын тод магна подкастын маань ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. Би та бүхэндээ өнөөдөр Монгол төрийн наадамд их насны морь төрүүлсэн Монгол төрийн наадмаас 3 айраг бас нэг дор хүртчихсэн нэгэн үе одоо хөлгийн хиймраараа бас Монгол төр төмнөө цэнгүүлж авсан хямралаг баячийг уулзуулахаар згсэн байгаа. За энэ хүн бол Монгол улсын манлай баяч Сэрэтрийн Гина. Гинагоог бол одоо бас морь сонирхчдул ячны одоо мэдэх баха. 4 үеэрээ морь уух төрийн хэрэг шамдаж байгаа. 3 үеэрээ Монгол төрийн наадамд морь харагдуулсан бас хуруу дарамцсан уяачд гэр бүлийн нэг байгаа. За тэгээд бас бидний урилгыг хүлээж авч ярилцж байгаа Гинахта баярлалаа. За сайхан зусж гэнэ үү? сайхан зусж байна. За сайхан зусж байна уу? Сайхан. Энд жил бол морь мал уяагүй унжиж байгаа гэж байна тийм ээ. Энэ жил би өөрөө морь уйсангүй манай нэг хүүгийн хүү нэг их насны морьтой л энэ бас зүүнгийн сунгаан дээр л байгаа л да. Манай 3 хүү морь үйдэг. Тэгээ нэг хүүгийн маань хүү их насныхаа морьтой энэ зүүнтэй очиж байгаа. Энэ өглөө ирээл явлаа. Очиж морь үзэхгүй юу гэж хэсэл явж байна шүү дээ. Би өөрөө энэ жил адуу торонхоо гэдээ морь уйсангүй гантай бодлоо. Ер нь бол морь уяад энэ хавираал надад байгаа юу? Тэр нь аймагт л оролдоод байгаа шүү дээ 20 жил. 90 жилээс хойш улсад очиагүй. Улсын 90 жилээр очиж оролцсон тэгэл. Одоо аймагт л байнг оролдож байна дөө. Дараа жил 100 жилдээ нэг морь мордуулна даа гээл. 100 жилдээ залбирчихсан натал байна шүү дээ. Бүтэн жил бэлдэж байгаа л оролцсон доо. Харин 100 жил бэлтгэж байгаа уяачд олон байх шиг байна. Нас энэ дэр бол одоо 100 жилдээ оролдож болоо да тэгэл. Хэдэн жил морьны суулаа таасан явс утгаж явсны ид үзэн л гэж бодоод байна шүү дээ. Эд хэрэг бүтлээ гэж. Тэглгүй яах вэ? Тэгэхээр энэ жилийн үед бас их өвөрмөц жил болоод байна л да тийм ээ. Айхтар одоо дэлхийн нийтийг хамарсан өвчин гараад наадам болох хэсэг тухайн асуудал нэлээд яригдлаа. Дээрээс нь болоод болохоор болсон чинь одоо сая бид бас ингээл хүн амьтантай уулзсан гэр бараа бариулахгүй наадмаар гээл яах вэ их болоод уячт маань бас их олон л юм ярьж л да. Ер нь таныг морь уйснаас хойш таныг одоо ухаан орсон цагаас хойш гэдэг юм уу бас ийм онцлог наадмууд ер нь хэр олон тохиож ирсэн болоо. Ер нь тийм ямар өвчин зовлон гэж энэ шиг юм шиг дэлгэрч ийсэнгүй. Морьч одоо ер нь тийм онцгийн саад очиж байгаагүй шүү дээ. Ер нь ганц миний мэдхээр наадмыг нэг өөрчлөх хийхгүй гэж байсангүй. Харин нэгэн үе нэг 50-д 51 2 оны үед чинь 3 насны морь дахиулдаг энэ төр болгоно энэ төр гэж байсан. Тэгээд нэг л жил бас тавьсан болохоос буцаад 6 насныхаа морийг уралдсан. Юм шүү дээ. Тэрнээс наадмыг хорж ийсэнгүй. Янз бүрийн шалтгаанаар наадмыг хоригдож өнжөөгүй юм гэдэг шүү. Миний мэдхэлээ өнжөөгүй би ч одоо 70 хэдэн жил наадамд оролцож явна доо. 7 настайгаа хэлж морь унаад л өний хүртэргээрээс наадмынд таасан талаас олж явсан хүн чинь дуртайхан уйнаар. Зарим нэг сумдын наадмуудын чинь дээр үед одоо сумдын уяачтай уулзахад төлөвлөгөө норм биелээгүй, энэ жилийн төлөвлөгөө норм биелсэнгүй. Энэ жил одоо сумын наадмыг хийхгүй гэд өнжөөж ирсэн жилүүд бас байсан юм билээ. Тэр чинь аав нь бас нэг тийм одоо яг захиргаа талт юм доо тэр үчтэй. Тэр чинь одоо 50-аад 60-аад оны үед чинь бол тэр чинь одоо хувийн аж ахуйтай байлаа. Тэрийг нэгдэл болгоо сүүлд нь нэгдэл болохын өмнө чинь нэг албан журамгад нэг актер юм надад байлаа. За тэрийг л биелүүлэхгүй тэр хүн чинь одоо өөр өрөндөл орж идэг. Хөлийн мөнгөд дийлдэхгүй ногдсон маа төлөвлөгөөч гэж актер өндөр заавал биелүүлж байж л хэдэн малтгаа байдаг. Тийм байсан харин сүүлд нэгдэл болоод нэг хэсэг бас одоо нэгдэл нийгмийн ажил дарагдаад бас амчин морь уйхад бас хэцүү л байлаа л да. Тэр чинь ятга намайг чинь манай нэгдлийн дарга чи нэгдлийн мал хэдийгээр нь хайж чад улсын наадамж авдаг хүн гэж албан журмаар хүртэр байсан байхгүй. Одоо яг тэгэл оногц албан журмын чинь төлж ил байлаа. Албан журам гэдэг нь торгуул маягийн гэсэн үг. Торгуул юм да одоо хүнээс норм байгаа малд ногдуулаад авдаг байсан байхгүй. Тэгэхээр тэн дээр байх заавал биелүүлэх ёстой хэмжээ тогтоогод. Тэгээд төлөв онохлоор ч албан журам болж өгөхгүй. Албан журам гэдэг чинь тэр үедээ бол бас том торгуул байсан байхгүй. Тэгээ би очиж ийсэнгүй би нэгдэл тусмаа гайгүй их ажил хийдэг. Хөгшинтэйгээ хоёулаа нэг 400-аар оргуулчихна. Би өөрөө бас 200-аар сувай хөр хариулчихна. За тэгэл 20-30 үнэ тоглоулнгүй чадлаараа зүтгэдэг байхгүй. Тэгээ норм төлөвөөр дандаа биелүүлж өнөтер чи бас аймаг сумын авраг болдог. Айгуул зүтгэж явсан чинь нэг жил хараа албан журам оноод юм байна. Тэгэхээр нь очлоо даргад дэргүй та ч одоо яахлаараа надад албан журам оноод өгөө. Ажил хийсний шам байна уу тэр ч одоо юу яаж өгнө гэдээ очсон чинь.
Яадгийн чамд онохгүй яах юм. Чи морь яад наадам жохлохлоор нэгдлийн хитэн зам бол хаяад явдаг хүн. Тэгдэг гэж оноос юм л гэж. Тэгээд одоо яг төлсөлдөө энэ ярьж яахан даргыг урдуулж маргалдчихал тэгэл төлөөд л ирж ийсэн. Тэгсэн харин буурал морь мань улсад айрагдаж, соёолоо айрагдаж. Тэгээ тэр юмнаас чөлөөлөгдвөө. За сум орны нэр гаргасан. Хүн учраас одоо ахиж юм бол албан жураа онохгүй. Чи харин нэгдлийн адуунаас л уй. Бас нэг тийм ярьдаг байсан тийм. Нэгдлийн адуунаас ууж одоо морь айрагдаж хэлгэж байна. Тэгээд дараа жил нэгдлийн нэг дааг уйлоо. Тэгээ суманд амуу үзүүл гэж. За тэгээд л нэг албан журмаас чөлөөлөгч байсан шүү дээ. Тэр ч бас л цайх зэрэгэл ажиллагд байсан юм дөө. Тийм байна. Тий. Ажиллахтай л байсан тэгээд. Морь төрүүлгээд ирэхэд одоо бас торгуул оногдуулж ирсэн гэдэг архангаа Монгол улсын алдарт туш дорч боломгоо бас ярьж ирсэн. Бас нөгөө ламын гэгэний үед азрах төрүүлгээд ирсэн чинь гэж. Бас нэг хүмүүс дорногоо юм билүү нэг уяач дээл ууж сэхэтэн хүн байж дээл морь ууж дээл өмсөж танхаарлаа гэд бас тийм шийтгэл оногдуулж ирсэн гэдэг бас ярьдаг шүү. Тэр чинь тэгэл алба гэдэг багддаггүй юм байна лээ. Би бас тэрийг үзсэн хүн байхгүй юу. Миний бууралмар дааг байла. Хачин урд. Одоо буурал даахтаа наадамж явдах хэрэг гэдэл. Бас нуцгаа азрахтай. Их мөр хоёр нэлээд суманд бол англ дөрвөл яригч байдаг. Тэн дээр нэг сайн даг гарахлаар нь за энэ жил улсаж явдаг хэрэг гэдэл ууччлаа. Тэгээ манай чөөдөг ветерины хилийг явахаар болоод ярьсан байж байгаа юу. Тэгсэн чи ангийн дараах хурц ирээд чи улсын эдийн тэдийн үнэтэй барааны тооцоо бодох гэж байна. Агентийн тооцоо бодуулахгүй чи наадамж явахгүй. Чи улсын ишнэ хөрөнгө наа чи байгаа юм чинь гэж. Буруу хашаа 16 мянган цаас нийл бараа шүү дээ агентийн бараа чи. Тэг чин тэр үчин тэр чи аймаар их мөнгө байлаа. Тэгээ явуулсан. Тэгээ буурал мөрөө дааг сумын төрүүлэгчгээл өнгөрөхгүй. Тэгээ сая л шидлэнгээс нь хэлээ явсал да. Дор нь агентаа өгөөд ер нь чинь ер нь муу хоёр талдаг дараа хичээд энэ агентын ажил чинь над ер нь дараа болох нь байна гэдэг. Дор нь агентаа өгчөөд тэгээ над бүр орлог байх. Тэгэж явж ил тэгээ уралмаараа болсон сая л айргад болсноос хойш тэгээд одоо яг л мөр ууждаг мэддэг чаддаг хүн болж ил өөрлөдөг янагоо гэдэг нэрийг тэгжил миний уралмаар надад гаргаж өгсөн. Танд виз даруулж өгсөн биз дээ одоогийнхоор бол тийм ээ. Бол тийм болсон. Тэгэл тэрнээс хойш хичнээн мар айргад төрүүлэглээ. Аймагт бол зөндөө суманд чих олон. Ер нь морь уйсан нэг 70 хэдэн жилийн хугацаанд 48 төрөө 86 айраг үйд. Яг нэг 100 гаруй морь айрагд төрүүлсэн амжилттай нэг 70 хэдэн жил явсан юм лээ. Тэгээ яг өөр юм. Алтан дуртайхаа уянараа засаг төрөөс одоо уяач юм бас хэр хөрхөн хүндтэй нэрийг авчихсан учраас одоо бол нэг бараг л хандсан цадсан өнгөлөгчд байгаа шүү дээ. 70 хэдэн жил гэж одоо ингээд гиногоо маань насууд хэд хүрж байна. Харахад бол их амуухай сайхан. Тэгээ 7 настай мөр онсон хүн шүү дээ. Тэгэхээр ч одоо 70 гаруй жил болчихж байгаа бит тийм ээ. Тэгэхээр та бол бас ярилцлагын өмнө тодтогсон 4 үеэр бас морь үйж байгаа. Та бол одоо Монгол төрийн наадам гэдэг юм уу төрийн зарлагтай наадамд 3 үеэр морь аригдуулсан. Таны хүртэл. Тэгэхээр тэр дээчүүлийнхаа талаар бас яриулах сонирн байна л да. Тийм манай ажигийн манай морь үйдэг хүн. Эрен доо гэж өгөн байсан. Би ч мэдэхгүй л дээ. Тэгээд их сайн харадуутай. Байсан юм лээ. Одоо хошуу нутгийн наадамд одоо бол сум юм л да. Тэр наадамдаа бол байрган лайрагд төрөөлж үйдэг. Морь үйд юм байсан гэсэн. Тэгээд нэг сонг хардаа ууж 7 хошуу даншгийн наадамд тариатын хүрэн дээр хийхт нь очиж уралдаж. Тэгээ наа ажаа зайдуун чардаахтаа төрүүлж гисэн юм. Тэгэл тэрнээс хойш л одоо ажаач насны турштай морь үйлээ. Би ч одоо тэгэл эдийг болтол одоо морины дэрэгдээс солдог л явна. Хөлгийнхэн таасанд л одоо утгасаар явал гэдгийг хөрчихлээ одоо. Тэгээ яг уу одоо манай 3 хүн морь үйдэг. Нэг нэг аймгийн алдартай яж болсон. Тэгэл одоо хойш цаашаа бас одоо хүүн нь хүүхдүүд нь бас морь ял хийлж байна. Тэгээ одоо 5 үедээ болох гэж яах шиг байна. Одоо манай нэг хүүгийн хүмүүр үйчихэл энэ жил адуу туранхаа яах юм юу хүмүүний хүмүүс адуугаа нэг морьтой өнжи хойтон 100 жил болон шул гэсэн. Би нэг их насныхаа морийг уяад энэ зүүнтэй сонгочхаад явж байна гэсэн.
өнөглөөрөл явлаа шүү дээ. Тэгээд л Жил өнжөөгээд алдархаа нэмэрхсэн юм билгүй дээ тийм тэгээд ээ. одоо бас л дэвчихгүй л байхгүй да. Хараагаасаа морунсан. Нэ миний вариг л унж. Миний гараар л хүмүүцсэн унч одоо тэгэл бас наад үнчиж хэцүү санагдаж байгаа байл гэд. Амтан болгомоор нийсэл байгаа уралдаа ивчихтай зэрэгт сэтгэл нь батхгүй л байгаа тагтчихгүй л. Тэгээд Мариад чигсэл явж байна. Тэгээд би уяагүй ч гэсэн хүү үтсэн болохоор тэгээд бас л тэрийн нааданд нэг мөр оролцох юм шиг байна. Таны аав Сретер гэж хүн 1957 онд билүү? Тэ. Улсын наадмаас нэг төр үнийг ариг хүртчихсэн. Сая л аман үзэлгээ шидлүүрээ гурвуулж ирсэн. Хоёр ариг үлээ. Хоёр ариг. Төрөө гэж ойлгоод байдаг. Хоёр ариг авч ирсэн. Тэгэхээр аавынхаа талаар бас сайхан ярьж өгөөч. Танаа одоо тэр айлын хиддэх хүүхдийн хэдвээс мормалуу исэн гэдгийг тэр төрийн наадамд аригдчихсэн тэр юунууд одоо яг өөрийнх нь удмын адуунууд байдаг юм уу? Бас нэг таны нэг ярилцлаган дээр нэг хар бууралгүй ирээ тэрнээс тэрийг гайгүй адуун тураалгаараа гэж тэндээс ер нь их олон хурд тор төрсөн юм а гэж ярьсан байдаг тий. Манай ачаагийн авч одоо тэр дандаа хараад дуутай хараад дуутай хүн байсан юм байна лээ. Тэгээд тэр одоо тэр хүн насаараа л ирсэн хүн байдлаараа. Тэгээ манай ачаад яа тэр л нэг одоо тэр чигээр чихгүй одоо тэгээ манай ачаа чинь нэрөөсөл багасаа мөр унчихсан. Тэр айлын бол 2 дахь хүн. Тэр ах нь бас нэг дамдан гэж мөр үйдэг хүн байсан. Бас л тэр аав ядууны удамтай бас хараа зэрэгтэй л барн тагуурлал оролдож ил байдаг. Андгад амнингийн хараа зэрэг төрүүлж гинэ аригдаж гинэ л гэдэг болдож байдаг тийм байсан. Тэгэл ер нь бүрл адууны л тийм ус л да. Тэгээ манай ажаагийн их чихэн нөхөр Сүрэн Гочоо гэдэг нэг өвгөн. Тэр үедээ бол одоо тийм их завтай зэтэж байсан цаг үед юм байгаа. Нэг гараа явахлаараа нэг сар шуулаа тэмдэг хүн байсан юм л. 70-58 гээд тэнэвчдэг. Тэгэл нэг эрэхтэй үлгүүл баяжаад ирдэггүй бол амэтс юм л орж ирж идэг. Тийм хүн байсан юм. Тэгээд яваад нэг л нэлээл хоноод ирсэн юм гинлээ. Тэгсэн чинь хоёр тэмээ өгтсөн хүн дагуулж ирэл гэрээ болгож явуулчихжээ. Ачуулаад. Давгай манай ажаатай том охинтойгоо гуруулаа үлдэж. Тэгээ майхан босгочгол үлдсэн гэж байдаг л. Тэгээ нэг сар гар болсон гэж байгаа юм яваад. Тэгээ яваад өгсөн юм гэрээ явчихгүй тэр гэрээ мөрөд алдчихсан хүн. Гэрээ нэр хүн ачаачсан. Майхан шаацсан доторхоо хараагаад гадаа нограацаа хэдүүлээсэн. Тэгээ яваад живжил нэг ирсэн нэг шөнө ирсэн чил гадаа тэмээ дуурч байсан. Гэж анаачаад байдаг. Тэгэл одоо арай тэмээтэл ирээгүй байх та. Тэмээ онж ирсэн болов юм алдчихад ирдэг хүний чи ирэн даадаг юм байл л. Онохоноогоо алдчих тэмээ онж ирсэн ч юм уу гэсэн шиг бодогдчихсэн гэж. Тэгэл өвлөө болсон чинь гадаа гэр ачраа болгоцсон байсан. Гэр мод. Тэгээ өглөө нусаад хэдүүлээ гэрээ барьжээ. Тэгээ гэрээ бараа юм оруулж тавьчихад манай ачаа орон дээр дэшээ хараа хөвцөн. Их чиг ага ханаан дээр гэрт байх чи яасан сайхан гэж ирсэн гэсэн. Тийм байсан юм дээ. Тэгэл мөн бас нэг тэнж явж байгаа л ирж хонсон. Ирсэн байсан өглөө болсон чинь. Тэгээд манай ажиг тэгсэн юм лээ. Их чинь манай ажаа нөхөртөө хоёулаа дандаа тойгон гэдэг байхгүй. Харин тэр нэрийг асууж үзсэн. Яагаад тэгж нэлдэг вэ? Тэгээд тэр нэр нь бол ихчийнх нь өгсөл одоо өхөрдөлний нэр юм гэнэ. Тэгээ ажаагаасаа нуугаад юм тамхи татах чаг болдог байсан гэсэн манай ажаа. Аваасаа нуугаад. Тэгээ яг нэг их чинь бас тусгай айл болцсон хүн чинь нөхөр нь гутгандаа зүүдэг нэг тийм жаах юм мөн тоогтой байсан юм л. Заавал энэ хит гутганы тэг. Тэгэхээр нь тамхин сав хийгээд дүүдээ. Нөгөө нөхрийнхөө тэр тэг тоогийг тамхин савнд зүүгээд. Тэгээ ажаагийнхаа дэргэд оруулж за би дүүдээ ийм тамхин сав хийж ирлээ. Миний дүү тамхи татахын та зөвшөөрөөрэй гэж өгсөн юм л. Тэгээд за тэгвэл тат гэж ажаа аавд гэхгүй. Тэгээ муу мод толгойтой тамхины савтай болчихсон. Их чинь тэгээд өгсөн. Тэгээ нэтгэр нь татаад тэгээ өгтөд өгсөн. За миний дүү ингээд за тоогн тэгтэй тамхин савтай ингээд тоогн гэдэг нэртэй боллоо шүү гэж. Их чинь тэгээд өгсөн. Их чинь хинт одоо тэг өхөрдлийн нэр л дээ. Тэгээд ерөөсөө бүгд тоогн. Харин тэгээд идэм байл. Тэгээд зүйлдээ ах дүүсээрээ тоогн байлаа. Орон нутгаараа тоогн болсон. Сэрэтэрхээсээ тоогл гинтэй. Тэгээд тэр хургаах нь яваад нэг
нэлээ хонж ирээд л өглөө болсон ирцэн байсан. За тог миний дүү яваад морд барид ирээ гэсэн. Тэгэл яваад морин барид л очсон чинь онжовсон морных нь хүзүүнээс нэг чигтэйхэн туранхай нуруунаас нэдэвэр гоочсон тий хар бууралгүй холбоотой байсан. Тэгээд барид ирчтэй одоо моргүй ирэн очраад өгсөн чинь за миний хүү энэ бууралгүй саазрагандаа хороолгаараа чамд нэг сайн төл гарна. Чамд хэрэгтэй шиг битгий өрөөрэй гэсэн юм л. Тэг юугаа өрхөвд одоо тэр л ахын олж ирсэн юм гэл эзэгмшиж л болж байгаа юм чинь. Тэгээд нэг буцаага хараа зэрэг байсан тэрнтэй өгөөд хороолгож. Тэгэл тэрнээс тэр буурлаад манай буурлаад үүссэн юм л. Тэгэл нэг сайхан буурлуугаа гараад анхныхын жил хороолгосныхаа дараа жил нэр хар буурлуунаг гараад тэгэл манай энэ буурлаад дуунууд эцэг хар буурлаад зэрэг улсад айрагдаагүй 10-ын дотор бол байн гарч идэг тийм газар. Тэгэл одоо буурлаад дуун хийсэн юм да манай. Тэр бууралгүйний дээд удмын хөөс юм уу одоо үр төлөөд нь гайгүй дахиад ирэхээр сургалж юу? Тэгээд одоо ерөөсөө тэрийг яг аль зүгэнгүй аль нутгийнгүй юм гэдгийг бол яг тухайл мэдээгүй. Тэндээс авчирсан гүч цаад өгөн хэлээгүй. Ажаач лавуулж асуугаагүй. Тэгж жагаад би мэддгийг хэвтэрт орцсон тийм өндөр өвгөл байсан. Тэгэл таалуулж исэн юм л да. Тэгээд ер нь асууж ярьж амжилгүй л тэр үед ч бас яг хөө тэгээд за түн тэндээс авчирсан юм шүү гэж хэлээгүй нь болохоос сайн гүг шүү гэдгийг хэлчихээл. Ажаа тэрийг сайн унаг гаргана гэж саазраганд өгсөн харж байгаа бол ингээл аль ч удаа өгдөгөө тэгэл өнгөрчихсэн юм бол. Тэр 57-нд улсад айрагддаг хоёр нь бол тэр буурлаас дэргэний л хүүхэд тэр буурлгүйний хүүхэд буурлаас дэргэний төлгүүнээс гарсан хармаар айрагдаж ирсэн. Тэр буурлгүйний байцнаас гарсан саарл уурлуур явс гурвалж ирсэн. Тэгэл тэр буурлаад дуны л одоо залгаа байхгүй. Тэгээ тэрнээс л өс гарч ирсэн чинь. Тэгээ сүлд нь явсараатай миний нуусад айрагдсан буурлморны их бас тэр буурлгүйний л одоо өгшин буурлгүйний байдс унгалаа тэрнээс гарсан хар унаг гарч 10 унаг гараад тэрнээс гарсан. Миний тэр харгүй үл юм морвол юмд гүцэддүү мор байх байсан баг. Би хязаалан байд суурган сургачаал мор ургална 10 хэдтэй дэс дээр хөөхөлт бол төс. Тэгээ нөтг чинь нөлөөрсөн морийг ингээл дайрахад ирсэн хайшинж гаргахгүй. Яг дээрээс очиод болчихсон. Морч ирээсээ тэр миний харгунд 3 гүцэгдээл тэрнээс цогтооч чадраа гэдэг юм байдаг. Мордол дайрахтай чинь зэрэгэл хоёр талаатай холмолцаад тэгээ шаргунаал ургалуулж идэг тийм болчихдээ. Тийм гүйсэн. Тэгээ тэрний их цөөх унгалсан. Төлүүд нь хурдан байна уу? Тэгэл ерөөсөө цөөх унгаа би товтмоор ургалаад байдаг. 7 настайг унгалаад охин буурлунаг гараад. Миний тэр харгуунс. Тэгтээ адраг нь хэрэг зэрэгэл байсан. Тэгээ сүүлд нь харгуугаа тэгээ байжсэн. Тэгсэн чи бас миний харгуун охин буурлунаг гараад тэгээ ахиж унгалаагүй 3-4 жил болдог байхгүй. Нэг унгалт гэдэг үгүйс. Тэгээ би надад яхлаар ингэж олон жил өнжиж унгалдаг юм бол да. Ирэмгийгүү гэдэг л юм байдаг байх гэж бодож ирсэн. Тэгээ тэр нь тийм байсан юм уу? Тэгвэл би мор уургалж инээдэг чинь сүйдэлдэг байсан болоод тэгээ хэвлийг нэвдэж хитгч байсан байхгүй болгочтой байсан. Тийм тал байх магадлалтай юм аа тийм байсан байдгийн болов. Тэгсэн чинь нэг бороо ордог юм аа нэг хавар. Хүйтэн бороо ороод. Тэгсэн хүйтэн борооноос хойш одоо хойноос хойш уруудаж ирээл нутгийн адуу чойш өргөш уруудаал ингээл ерөнтэйсэн чинь. Тэгээ нэгдлийн 1000 гаруй төлөхтэй. Манай ажаа услах гэж бүр гол руу туугаж явахгүй. Тэгсэн ороо хонь дагаад бүр хошин шөөгээ хатсан уу тийм жижигхэн нялх буурлуунаг цоогорног. Гадаа ирэхгүй. Дагаад ирч. Тэгээ нийтгэж ажаа оргсон ч гэсэн л хонь дагуулаад идэхгүй. Хоньнаас салахгүй. Тэгээ эрэхтэн зэрэгтэл манай ижи манай авгаа хоёр яманы сүг хэрмэлж өгч чадал. Явтантай яманы сүгээр өгч чадал. Гэхдээ тэгээ нийтгэж хүлгөө хөөрхөн махлаад ирдэг. Тэгээд нийтгэж байсараад унагд ижээлээ зөнгүү барьлаа нэг гүний сүг байнга болгоно. Тэгээд даагууллаа дааганд нь бас нэг гүний сүгээр л өвөл нийтгэж үнэний сүг хэрмэлэл өгч чадал. Гадаанаас харахгүй зайлвал тэр үед ч яг тэр өвснөөс өөр тижээлээ өгж авал өвс огтны уяа маяг олж өгөөл тэгээ суу уусараад тэгээ нөтг чинь
хязаалуурэ болов. Тэгээ өнөөтгий чи хөнгөлөх гээд. Тэр онгыг ирдэг жил манай хоёр дахь хүү гарсан байсан. Тэгэл энэ ажаа өхөрдөл миний хүүгийн хүү гарсан. Хүүд морь ирсэн, буурал морь ирсэн. Миний хүүгийн л унаа ирж ийн гэж өхөрдөл тэгдэг байсан. Тэгэл борын буурал нэртэй. Борын цавхрал нэртэй ирсэн. Тэгсээр хязаалуурэ хөнгөлөх гэсэн чи өнөөтгий чи нэг манай сая ороод гардаг шиг байсан байхгүй. Тэгсэн чил би морныхоо бавааг авахгүйгээ уйлаад. Тэгсэн чинь ажаад ойлуулж хөнгөлөөж яадгийг тавьчихлаа гэж. Тэгэл тавьчихсан. Тэгээ залж байгаа явж байгаа саяалан боллоо нөгөөдөг чи. Чихтэй их сайхан тарган. Тэгээ өнөөтгий чинь зам мор яад хата. Энийг ерөөсөө уйж үзье гэж ажаад тавьж. Уйлоо. Сунгаа монгон дэр нэг тархины 7-8 үрээтэл яваад байгаа. Тэгээ суманд нэг 9 тавьгаад. Тэгэл ирсэн гаднаас голдуу гарахгүй дээ ер нь л байгаад идэв. Тэгсэн чинь нэг нууртай ижсэн адуунт явдаг хавчиг газар болж байгаа. Явж исэн би харгүйгээр нь мор ургалж мор барьж байгаад гаднаас тавиа явуулсан. Миний харгуу адуу хаач байсан гадаа ирээ тавихад л даваад очдөг байхгүй. Тавьж мор бариад тэр чигээр нуун тавьж ирээ гадаа нэрээд харгуугаа тавиад дөрөв тавиа явуулсан. Одоо адуун дээр имэйл мор имэйл болохоо залхуурсан юм яасан. Тэр чигээр нэрэл имэйлэн гадаа имэйлэн бол тавиа явуулсан чинь. Маргааш өглөө адуун дээр ирсэн миний харгуу байхгүй. Адуу бүрэн байдаг. Чи харгуу мөн өшөө тийш явна гэж байхгүй тийм ямар ч зүйл байдаг. Тэгээд харлаа алга. Тэгээд усан дээр очиад адуу усал гаргачаад ойжсэн чинь анхны савдаа гээд нэг усан дээр яваад ирлээ. Гэхдээ миний харгуу өцөгдрөөрөө гаднаас тавьчихсан адуураа очиолох гээд адуу ханаас тавьсан чи очисонгүй гэдгийгсэн. Харгуунаас чи өөр юм дутуугүй юм бол гэж. Харгуул ганцаараа алга гэсэн. Тэгсэн чинь миний харгууг адуун дээр нь очихт нөгөө миний тэнэ цаохараад үрээ хураагаад. Харин тэгсэн болтой. Аваа иччихээ. Энэ хоёр цэрэнгийн ард дээр л байна штэ. Тэгэхээр нь давж чи хөөгд ирлээ. Бас аргуугаа хураачих гэж яахан бас зэмлж ил явлаа. Гүү адраганд нь илүү очиолохгүй замаас нь хураагаад мөсөөлөг гэсэн байх. Тэгээ адуун төгөөд ирсэн чи азарга нөөдөөс нь давж ирснэ. Них булаацалцсангүй хажгаал давчихлаа. Тэгсөнөд чи харгуугаа адуур оруулахгүй сайш нөгөөд байхгүй. Тэгэхээр орчихлоо зайлаа. За яг юм гээд. Тэгэл хоёулахнаа л яваад байх л да. Өнөөдөртөө чи хоёулахнаа яваад байхлаар би харгуугаар мор ургалж чадахгүй болчихгүй. Өнөөдөр гүүгээ барьж авал мор хөөх гэдэг зэрэг өнөө чин тантнантар янцгаагаал хоночгүй даа. Тэгэхээр нь ерөөсөө харгуугаар мор ургал энүүнд нь хань нэмж өгөөгээд хоёр байцсангууд тастаад өгчихлээ. Яг намайг харгуугаар барьж мор ургалж явахд өнөөдөр нөгөө ойлтгол байж явах юм байна гэж бодоод тэгж ампангүй гараас. Тэгээд тэрний дараа жил нь хар саар л унаг гараад охин хар саар л унаг гарч. Тэгээд өнөөдөр ч яг үйжсэн 3 үнжид миний бууралмаар гардаг байх шүү. Харгуунаас маань. Өнөө чин цагаар зэрэгний тэгэл одоо гарч байгаа байхгүй. Тэгэл даагнаас эхлээд миний бууралмаар чи идэх ордод гарч ирсэн шүү дээ. Гэхдээ тэгээд тэр бүр нэг тийм тохиолдлыг Харин тийм. Бар өнч унаг тэнжээд хондагж ирд манайд мал болдог. Тэгээ миний харгууг зөрөөд хурааж бууралмаар гаргаж өгдөг бас. Юмны ч учир гэж байх л юм байна л. Юм өнө хурдмөр эзний ирнэ гэлэгчиг тэр амтан ирд над тийм юм өхөл талантай л амтан байсан баг. Тэгэл нэг дархлагч цаадраг байж байгаа л хөшин болж исэн. Ахиж ч уяагүй нилээнгүй өгчихсэн. Олон сайхангүй гарсан л дөө мөр зэр зөндөө гарсан. Тэгээ тэрний л удам тэгэл манай адам дээр бас сэргээгээл өгчөж байгаа юм да. Тийм билгүй яг уу. Тэгжсэн. Тэр аавч нь нөгөө 57 дайрагцсан мордууд дахиж юу найрагцсан юм. Улсад дахиж яригдаагүй. Суманд бол би тэр хармаар 3 төрөл гэсэн. Азарганд суманд 2-3 яригдсан. Тэр үед ч өнөө тэрнээс хойш нэгдлийн мал дарагдаад улсад явж чадахгүй. Тэгээд л жугаа суманд орлоо. Ганц л сумч нэг л наадам хийнэ. Аймгийн наадам тэгч бас хийгдэг байлаа. Тэгээд суманд орлоо л хийдэг гэсэн. Тэгж жоо таалсан. Тэгээд суманд бол улсад дахиж орлож чадаагүй юм бид тэр яраа. Таныг айл ганц хүүгээд их таньх байсан гэж сонсч ирсэн юм. TV чагаа нэг ижиж хоёулахна нэг эмэгтэй дүүтэй хоёр хүүхэдтэй. Тэгээ ерөөсөө эмэгтэй дүүг сургуульд охиноо явуулна. Хүүгээрээ малчин болгоно. Өшөөж малд явах хүн муутай.
Хоёр хүн хөхтэй хоёр хүн чинь. Тэгээд ерөөсөө би ч одоо ерөн тэр сургуулийг нэг сууж нэтэр болж чадаагүй хүн шүү дээ. Та ч харин онц сурдаг байсан юм биш үү? Тэгсэн чинь онц сураад 4 5 сайн онц аваад байсан аавтай нь мороор удаад үгүй тэр айлын хүүхдүүд 2 3 аваад ахын чи чинь 4 5-аар л яваад ахын гээд нөгөө мороор удаа тэгжсэн гинлээ гэж хэлсэн. Тийм тэр ч одоо наажиг юм л одоо. Муу асраад ингэж бодсон юм байлгүй. Би тэр 4-р анги төгсөөл сургуульч яваагүй хүн. 7 хоногийн 3 өдөр юм уу 4 өдөр суун. 4 өдөр суувал хамгийн олон өдөр суусан тооцогддог. Тэгэл энэ хятадуудтай хөөцөлдөж явсаар бол өнччихэндөө төрөндөө хосууртай дашаанда дурантай сурагч хийдэг байлаа л дээ. Өглөө мартай дахиж ирээл хичээл сурчхал яваадаг нэрдэг. Гэрж дүү сургууль гэр сум дээр л байгаа байхгүй. Тэгэл энэ ажаа витер модад мал дээр байдаг. Өглөө яагаад ч юм ордож дахиж ир сургуульд сурчхал тэгэл хичээл тарлаа. Гэрээр орд нэг цаг орчхал дахиж чинь. Тэгэл маргааш нэрч чадахгүй бол ирэхгүй. Ирвэл ирээд гэрээр чадахгүй. Сургуулийн дээр гээд нэг шонгоос морь очхал хичээл сурчхал яваадаг. Тиймэрхүү сурагч байж байгаа дөрөвтэй гэсэн юм аа яг. Тэгээ тэр үедээ бол бас сурч явах нь бол бас нэг тийм муу сураагүй. Бас сайн гарчих нь ер нь голдоо онц авна да. Тэгэл манай ажаа тэгж намайг тэгж исэн. Энэ айдлын хүүхдүүд ч одоо ерөөсөө 1 2 аваад л байх чи одоо тэр 4 5-аас дээш гардуу яасан юм сурдаг юм бэ гэж. Мороор л одоо тий 1 2-ыг авбал сайн байна гэж байна. Төрүүлж амуу хүзүүлж ивэл одоо сайн. Тэр айрагдчих мөчгөө айрагдвал моол гэдэг ойлголцтойгоо л явж исэн юм билэхгүй тий. Тэгэхээр цааш их олон жил хурдан унсан байл шүү дээ тий. 7-оос 15 хүртэл унсан. За адил тундаа одоо хүүхдүүд дүү эмэгтэй баг. Тэгээ дүүг бас нэг хүчилж унаалахгүй. За нэг багчууд адууналдаг. Тэгээ сүүлдээ ч яг эргүүлж өгч би тэр бас зөөн жил унсан юм аа. Тэгээ их өнөө. Тэгэл хоёр хүн чинь ээж хоёр ч хоёулаа эрхлүүлж идэг. Айлын хоёр хүн амтэн чинь тийм л байдаг. Тэгээд тэгтээ нэг тийм архитектор суусан танхаа даалуу тавьсан танхаа тий яваагүй зүгээр ажил амьдралын хойноос бас нэлийн зүтгэнтгий за бодвол шулттай байсан юм болоо. Юм олох юм л байдлын төлөөлж мэрийж тэмцэж явсан. Тэргээрээ ч бас нэг олсон юмараас юм болгож аваад яриун цагаан буйныг нэг нь хоёр нэгний цуцсан болох гэж тэмцэж явсан. Сүүлд нь надад үр ашиг өгдөг юм байна л дээ. 10 хүүхэд болгож тавилаа. Тэгээгүй явсан бол 10 хүүхэд болгох чинь би бас зөвхөн биений хөдөлмөрөөр хурц чараа хаяад хийж нэг бол сандрахал байсан баг юм бас юм чинь нэг үч имзгэл байсан шүү дээ тий. Тэгж жоод яг хөө яг яриун цагаан буян энэ алтан турт гэдэг надад хилэн болсон юм да. Хилэн өргөм мөнгөд биелүүлж гисэн. Тэгээ сүүлд нь одоо янага боллоо. Таныг сургуулаас нь гаргаж малын одоо малчин болгоноог малын дэрэг тавьчирчаад бас сайн уяач болгоно гэж нутгийн одоо өөрийгөө бас чамлаад өөрөөсөө л илүү сайн уяач болгоно гэж. Тэгээ бас аавын зорилго биелсэн лээ л да өнөөдөр үнслэгээс харахад нутгийн бас сайн уяач одоо шав оруулж тэр хүнийг дагаж бас 2 3 жил морь уйлж исэн гэж бис болж исэн юм л да. Тэгсэн шүү. Өөрөө бас тэр чинь манай чинь бас суманд бол англи айргдуулж идэг. Улсад 2 морь айргдуулсан. Бас бол тийм нэг хойш оршоо мэдэхгүй ч уяач байгаагүй юм л да. Тэгсэн нэг жил ерөөсөл манай энэ варан дэрийн дайд гэдэг нэг морь сав идэг, морь таньдаг тийм хүн байсан. Тэгээ олс ярахтай бол дайд их муу санаатай хүн. Юм асуухад хэлдэг морийг. Хэлдэг хүн. Тэр гэж ярьдаг байхгүй. Тэгээд нэг жил айлууж сайхалт ууж морь ууя гэж дундаа ягаад заавал морь ууйчлаа. Тэгээ би 17-т тэр үний гард авчлаа даа. Тэгээд тэгдэг. За миний хүүд хэлсэн болгоны нэр нь чаддаг бол бичээд авчиж болно шүү. Үгэндээ сайн орж эмийн сайн тогтоож байгаа л гэсэн. Тэгээ би чи чадахгүй ч гэж утсан өнөө муу сурдаг гэдгээрээ бодож байсан байлгүй дээ бодвол тийм ээ. Тэгээд л энэ 17 18 19 3 жил дээр өгний дэргэд дандаа сайхалт бууж морь ууж ийсэн. Тэгээд тэр хүний өгөөж бол байлгүй яваа тэгээд баг байсан бол тэр үед их юм алдсан үл дээ чинь. За бодвол ер нь унтахын төлөө хэл байсан бахад ер нь тэгээд баг юм хийлэгт нь баг тэгш шахуу. Тэр болж исэн байх л да. Тэрнээс одоо ястаа их сэрхичлэн өнөө ажаагийн хэлдгээр л чаддгийнхаа хэрэг тэмдэглээд байсан чил одоо бол нэг сайхан гарын авлага байх хэрэгтэй байхгүй тийм ээ. Тэгж чадаагүй тэгээд баг насны алдаа гэдэг тэр байсан баг.
Уяаж хүнд их олон эрдэм байх хэрэгтэй маа гэж. Морийг шинжиж таних, уйж хөнгөрүүлэх, уралдуулах, тэгэл за бүр цаашлаа эмнэлд домондог байх, сайн удам өгшил бий болох гэл ингээл уйж хүн олон эрдэмтэй байх хэрэгтэй гэж. Доёд гэж хүнд одоо чухам одоо аль талдаа илүү байсан гэж гэдэг. Доёд гэдэг хүний та одоо өнөөдөр ингээд үнэхээр тэр одоо доёдгоо бол морь шинжихтэй илүү байсан юм аа. Эсвэл уяхтаа үнэхээр сайн уйдаг байсан юм. Эсвэл сайн хатгадаг хүн байсан юм аа ч гэдэг юм. Тэр талаар нь дүгнэл. Ер нь бол өөрөө мундаг уяач л дөө. Морийг одоо буруу зөрүүг нь мэднэ. Морийг танина. Энэ л буцаадуудаа гэхийг бол бас мэддэг. Тэгээ нэг хүн хэлдэг муу санаатай гэдэг чинь тэрийг хүн хэлдэг байхгүй юу. Тэгээд тэр хэл хүнтэй л хэлдэг л байна да хүн ч ерөөсөө л. Өнөөдөр морь уйдаг уяач хүн ганц нанди юм хүүдээ хэлдэг ганц нанди үгэл гэдэг л байдаг л байхгүй юу. Ер нь ухаантай бол. Тэгээ тэрийг бол эцэстээ бол хэлэхгүй хаа явна ажил дээ бодоход бол. Тэгээ хүн бол сул тэгдэг байсан. Энэ дойд ерөөс их муу санаатай. Хүн юм хэлдэг их муу санаатай хүн гэдэг байсан. Тэгээд манай ажиг намайг тэгээд дагуулмаар уйлна гэдэг дагуулснаас хойш. Гэхдээ энэ тойгны зайлм ерөөсөө бүдэнтсэн. Дойдгойг л заллал хүүгээ шавар болчихлаа. Тэгээд дойдлоо эдний хүүдэл тойгны хүүд одоо мэддэг чадгаа заахал юм байх та гэж хэлсэн шүү. Ярьж ирсэн юм гинлээ. Тэгээд тэр хүний хэлж ирсэн юм надад бас байлгүй яах вэ? Бишгүй би тэр юмэр хэлээгүй гэхгүй тэр хүн чинь. Ямаа бол их сэмхэн хэлнэ. Ингээ хэдэн хүн байж хахад дэрэгд нь хойгена энийхээр одоо ийм зөв байгаа мөр ийм байдгийг гэдгийг бол хэлэхгүй шүү дээ. Нэг сэрэг каштайг тааруулдуулаад дээр өч одоо морины ажил хийгээд л улс чинь. Тэгээ нэг гэр орнод ороод идэж уудаг энэ цаг үе байдаг. Гарч ирээгүй энэ төр байх үед нь уян дээр авчиж чад дуудаж очиод л хэлэн шүү. За энэ миний хот их насны мөр саяалмаар нэг иймэрхүү дээр явдаг юм шүү. Бид нар үзүүлж өгдөг гэсэн ингээд хавиргын яригтар үтчихсэн. Ингээл гарын хорвочтой юм болсон багц. Яг улаан суганд нь очиж ингэж цаагаад. За миний хөө яг хансан гэх юм уу саяалмаар хоёр гэдэг. Ийм байдаг. Энэ үний цаг хөх махны цан 3 хүн хавирах биш шүү. Энийг л ийм болтор уйхад тавь. Их насны мөр сайн саяалмаар хоёр нь явхаас арга байдаг юм да гэчихэл. Тэгэл болоо. Тийм сэмхэн их сайхан хэлдэг. Морины засал энэ төр чинь бол штайх морь хөдлөж явах үедээ энэ төр хэлэн шүү дээ ерөөсөө л. Тэгэхээр тэр чинь бас нэлээд нандил хүн байсан байхгүй тийм ээ. Морийг сайхан. Тэр үгийг бас тусгаж авах хүн хэд үлээл гэдэг баг л та. Тий өөрөө бол тийм л бодолтой байх л да. Морь болгоны уяас хаалга өөр тий. Тэгээ тэр эзэн өөрөө илүү мэдэрч тэрийг уяах хэрэгтэй гэж. Тэгэл ерөөсөө л за морин дээр миний хөө их л мэдрэмжтэй л хандах хэрэгтэй шүү. Энэ морь өнөөдөр сунгалаа маргааш ямар байна вэ? Тэрийг сайн сунгааж харж байна. Ямар байхтан сунгав сунгасан хон ямар болов гэдгийг л одоо харьцуулж сайн бодож байна. Ер нь их л мэдрэмж арга шүү дээ морь ихт чинь л гэж. Одоо тийм өгөөс сэмхэн хэлсээ биш үү хэлж байна. Нэг их насны морин их сайн байхад нэг сунгаа өнжөөгөөд хүүн илүүдээ одоо бас энэ аав одоо зүн хинээс ингэ дуучаад асуугаад байна. Их зүнэн одоо бүр мэднэ хэ зүнчичи одоо сайн байгаа одоо сунгаа өнжинэ гэж байдсан бах та гэд. Тэгжсэн. Манай хүн тэр чинь морь цугуучсан. Тэгээ явж байгаа. Тэгсэн тэр дүүгийнх нь бармаар их ордон морилдоод ч. Тэгсэн их сунганд хоёр сунганд ерөөсө ахаал төрүүлэхгүй. Тэгсэн их сунганд мордуулах гэж явахт дүүгээ очоод бармаараа болоо битгий тахвал. Гэт. Тэгсэн дүүн залуухан зэргээс ирсэн сайхан залуу юм байл. Тэгсэн чинь мордуулах явуулах гэдэг. Гэхдээ чамайг байг гэдэг чи болдоо гэсээр. Тэгсэн манай ажаа очоод зэн дотоо миний дүү өвгөн нэгийг мэдж байгаа хэлгүй чи болчихгүй яасан юм гэсэн. Тэгээ боллоо. Тэгээд мар сунгаад ирлээ ороо нэг л өдөр 6 сар морийг сунгацсан ороо хэрэг улсынхад мар сунгаж ирчихэл ороод цаа хоол болоод байхантай ороос уцгаачихлаа. Тэгэл орд нэг цаа уучгаад хоол иччихэл гарсан чинь зэн тохойгоо дагуулчихсан. Борморныхын дэргэд нэмнээ өрцөн зогсож байхгүй юу? Тэгсэн чинь жаахан зоон нэмнээ зоон дээр нь тавиад. За энийг жаахан хөдөлгөөт. Тэгсэн намайг дуудаж. Майхны бадангаар хараа сууж исэн чинь гэхгүй юу? Тэгэхээр нь яваад атсан. За та хоёр яв. Энэ үнийг одоо энэ хар цагааны газар л гэдэг юм да одоо ер нь
4 5 км л болов. Тиймэрхүү хацааны газар байсан баг. Тэгээд өөрөө хоцроод за эцэн дотоогоо чи эргүүлж өг. Чи наан нь байж шүү. Тэнд байгаараа гэдэг. Дэрс зааж өг юм. Километр гэж юм уу мэдэхгүй ч байдаг тэр чинь. За чи тэндээс цаанаас араасаа яваад ирэхтэн зэрэг төрүүлээ цогтойгоод байгаа. Яг ирээний холбоод явбал татчаараа. Холбож чадахгүй бол өмнө яваал байна гэж байгаа. Холбоо тарах юм бол битгий сугаралдаараа татаад үлчээрэй. Дөргөөгөөд гэж байгаа байхгүй юу. Тэгэл байжсэн ч зүгээр л тоосон гоцгол ороод ирлээ. Дөнгөж 90 дээр тарандаа зол нураагүй яваа. Би уцгамартай хажуугаар урдаа мордол урд нь эргэж байгаа л ухссэн чил хажуугаарсан зүгээр л тууран тачигнал өнгөрөл. Тэгэхээр татаалах зарчихсан. Тэгсэн өөр дээр очиад татуулчихсан. Цаашаа салхины өөрөө хөтлөөл явж ийн битэр яхад араас нь жавтал ийцсэн. Тэгэл үлсийн усчаал яваад гэл. Тэгэл өнгөрсөн. Тэгсэл тэгж ийм манай наах юм зөнсөн баха. Өдөр энэ морьтой цуг сонгочихгүй. Тэг ороо битэрийг тамлал энэ хөдлөж өгдөг ч одоо юу болж байна. Тэг тэгж одоо би юу гэвтэй. Харин тийм ээ л битэрийг ярьж байгаа тэр. Тэгэл маргааш нь яваад энэ төргөнд ирчихсэн. Марны басаг авч байгаа. Гойн дэрчгээд марны басаг хэлсэн өдөр. Мар төслөө байж байсан чинь оройхон л мөн басаан дээр нэг жижиг нэмнээ тавьчихсан. Бас л хөдлөх юм болоо ивчлээ шүү. Тэгэл бас л мөн дээр хэмжээний газар мөндөө хэлээл такуулдаад ирсэн. Тэгсэл тэгж. Гэхдээ хайрлаад байгаа юм шиг сунгааг нь хасч байгаа. Тэгсэн хэрн одоо хооронд нь хоёр сунгаж идэг ч дээр нь аргагүй зэнжээ манайж морийнх нь өнгөрчлөгч байна. Дүүнэлдэг гэж байна. Тэгээ усад хуруулж ирсэн юм шиг. Ар нэг урд нь байсан ардуунууд нь бараг гарч тагсан. Тэгээ дандаа ард нь орчихсон. Тэгсэн чинь тэр чинь бас морий чинь хадгалах үе дээр нь хадгална гэдэг чинь хожим нь ярьж байгаа байхгүй. Наашаа наад бос явж байгаа л. Тэгээ явж байгаад итгэсэн. Гэхдээ бор морийг яахлаар сунгааг нь хасчих байгаа юм байна гэсэн чинь. Морий чинь хадгалах үе гэж байдаг шүү дээ. Яг 90 орцсон. Энэ дээр нь 90 зулыг бууруулахгүй тулд олон морьтой зул нь орцсон морч олон морьтой уралдаад зул дарагдчихна. Ханмал болцсон мөр. Тэгэхээр зөнгөөр нь хоёр хөдлөн гэдэг чинь хоолны хорыг дараал болж байгаа байхгүй. Тэгэл нэг юм явж байгаа юм да натах чинь тэгж байгаа шүү дээ. Тэрний сайнаар харигдлаач гэхгүй л байгаа юм чинь тийм ээ. Тэгэл нэг юм явж байгаа юм да гिचгээл тэгэл болчихж байгаа юм шүү дээ. Тийм итий сайхан сургамжуулаас их л өгчээсэн л да маань. Та жишээл түрүү бас хоёул ярилцлагын өмнө ярьжсэн данз мөнхийн данз нь юм гэж одоо бас нэртэй сайхан уяаш тийм ээ. За банзрагч бай гэдэг ингээд олон уяачтай чойдоггүй гэдэг энэ олон уяачтай их ойр сайхан ярьжсэн гэж. Ер нь бол одоо зүгээр яг дам сонсоход нэг айхтар одоо ингээд за тэгдгийм а морийг ингэж үйдгийг энийг харжээгээ зааж өгчсэн хүмүүс их цөөхөл юм шиг байна лээ. Өөрөө л одоо мэдрэх хэрэгтэй. Өөрөлдвөл тэр мориндоо хэн нэгэн одоо энийг хийгээд өгнө гэж бодлого өөрөөс хичээл зүтгэлгаар морио мэдрэгсэн л одоо сургаалал байсан байлгүй дээ тийм ээ. Тэгэд бас одоо сая таны ярианаас ч гэсэн дайдгаа тийм л хүн байсан биш. Тэрнээс нь л залуучууд үлгэр авах хэрэгтэй байсан байна л. Тэгээ ер нь бол дээхэн уяач тэр нь одоо ингээд яриаг нь сонсоод тахлаар тэгж айхтар цээжээд илдээ ч юм уу нэх айхтар олон юм яриад байдаг байсан уу? Байхгүй. Ер нь даруу байдаг л л дээ. Эрдэнэт хүн даруу гэчээд чадж байгаа учраас тэр улс чинь даруу байдаг. Байсан байх л доо одоо. Одоо ч манай тийм бол нэг үе бас маргайгүй давхлаар чи ер нь мэдэж байгаа ч юм шиг чадж байгаа ч юм шиг тэр санагдах гал байд юм байна л. Тэгчмээр ч юм шиг. Тэгтээ бол тэрийг бол бас ер нь дарамтхан байсан зөв байх л гэж бодож байсан. Тим хүний дээр гэж явсан болох байсан болохоор. Бас энэ чи энэ одоо энэ энэ одоо өцгдөр нэг тийм ажил хийчихгүй. Чихд юм уу хонда тийм ээ. Эхнээс нэг зөв хөндөрийг авчихгүй дээ гэсэн юм бол бас харагддаг юм. Тэгтээ хүний юм хүмүүс тэр сайн мэддэг хүн гэж бол зөвхөлтөө. Яг хүн чи өөрөө өөрийгөө л мэднэ. Мор энэ гэдэг чинь өөрөө энэ бор зүрхний л асуудал юм байдаг шүү дээ. Зоргороо л хүн асуунаас асуулаар ч одоо ингээд л уйсан морь хүний уйж байгаа морь чинь ямар морийг хүчийн тийм болгосон тарган байсан юм уу турхаа гэсэн юм мэдэхгүй шүү дээ. Тийм учраас за яг хөө манай морь үзэдэлгээ тэгдэг одоо жарах чөлөн байгаа да насны ярин бэрч байдаг юм уу хөөдөө тэгдэг л. Тэгтээ тэрийг ч хараад очиход бол за яг хөө нэг гидсийн бол хараад хэлж болно хүчнийх байгааг хэлж болно. Яг яг чиг нь зөв байгаа юм байх та байна та гэдэг бол хараад ярил доо. Тэгтээ одоо тэр ямар учраас тийм тэр морийг тийм болтор учрыг мэдэхгүй учраас эн чинь тийм байна одоо тэг гэдгийг л хүн хэлж.
баг болдгүй юм бэл чадхааргүй юм бэл. Идүү мэддэг хүн бол хэлэх байх уу. Тэгэхээр маньут бол ажмын маньут бол тийм төрч бас арай чадаагүй юм гэж байгаа юм. Яг ихтэй та нар үе ячтал бол хав илүү л байгаа л та. Одоо чинь хүмүүс чинь бие биенээсээ хайр найргүй зөвлөгөө авах юм, хамандаа орсноч асуух юм, нөгөө хэд нь ч ерөөсө хүний хурдан хурцмарыг юм бодохгүйгээр гэдэг. Нэг талаараа бол цагаан цайлга юм нуухгүй байгаа нь сайн тал боловч бас тэгэж юм болгонд нөгөө нэг зүйл тохирох юм шиг хариулаад байгааг л би хувьдаа бол нэг сайшаадаггүй. Юм тийм шүү дээ, тийм үү? Одоо ингээд одоо өнөө мөр үзэж байгаа одоо чи ер нь нэг мөнгөөр зөвлөгөө өгдөг байх хүн тэр болчиход байгаа юм шиг байна. Одоо янз бүрийн юм байна. Тэгэхээр тэрийн тэн дээр бол их чаддаг хүн тэгнэ өхөөс биш. Ярваргийн хүн чиний мөр тийм байна гэж хэлээд юм авчих цаашаа юм зөв юм буруутгачих юм бол буруу юм зөвтгчих нь гэдэг бол бас өгөл дарах байна. Тиймэрхүү юм шиг байдаг зүгээр. Тэгээд ганцхан өөрөө л ярих асуудал. Өөрийн зориг нэг зөв байгаа үед наадмын салхи зөв таарсан үед бол баг хийс ажил болгон зөвдөж идэг шүү дээ. Хажуунаас хүн чихэн тийм хилээд байгаа юм шүү дээ. Тэр бодогддог үед шүү дээ. За энэ ч өнөөдөр нэг тийм ажил хийчихэд болох юм байна даа гэж болж ил байдаг, ивэл жил байдаг. Тийм бас юм чинь бас нэг саян гэж байдаг юм байна. Тийм саян бол таарч байсан. Та чинь тэгээ яг хэдэн үес бие даах маягтай морь уучлсан юм бэ? Мэдээж ажаа бол нөгөө 2-3 жил шаварсан. Тэгтээ ажаагийнхаа заавар дорлоо ижсэн байлгүй. Би ер нь манай ажаа чинь нэг тийм их сонио хүн байсан. Намайг ерөөсөө 16-7 хүрэхтэй зэрэгтэл. За бүх мэдлээ одоо чи ингээд ав мэдв. Арилжаа 8-ага хийн үү, морой ууин уу, яа нь. Одоо миний өөргөл билсээ. За наадам явах чинь дагаж явж галтгоогч барьж өгнө наадам үз. Гэдэг замаар ерөөс тэгээд бүх юмыг толгойд тавьчихсан юм шүү дээ. Тэгээд тэр хүн дээр одоо 3 жил болгоцсон. За өөрийн бодол бол за одоо бол болох болсон чадах болсон ч гэдэг юм уу. Тэгээд ер нь морой уян дээр эн чин тийм байна миний хүү тэгээд тэгчээрээ тийм ажил хий тэрийг хасна тэр гэж тэр болоо хэлэхгүй. Тэгээд зорилго нь бол одоо өөрөө тэгж хэлэхгүйгээр сайн болохын төлөө бас хөөцөлдөж явсан болохоор сэтгэл хандсан ч байсан юм бол. Тэгээ харин надад нэг ганц удаа нэг зөвлөгөө л өгсөн. За. Би хэрмөрөө төрүүлдэг жил ах トゥ хоёр хэрмөр л дөө. Хоёр их хурдан байсан. Тэгээ ер нь сунгаан дээр нь хоёулаа л ингэж хойно ороод ирнэ. Тэгээд манайхны луузай тэгж ийсэн. За нэг хүний хоёр мөр ингийн байгаа тохлоор одоо алин сайн алин муу гэхэд би бол тэрэн сайн байна гэж хэлэх юм байлгал байна. Гэхгүй юу? Тэгээд ажааг авчирч үзүүлээ. Өндөр настай 88 хүртэл аймаг дээр байсан. Тэгээд наадам дээр л очихдээ авичдын чинь хүүхдэр машинтай авич болоод наадам үзүүлдэг. Тэгээд сунгааны урд маргааш би хүүгээ дахиад ажаагаа авид тэр энэ хоёр морийг нэг харуулъя гэдгийгсээ ирж үзчихээд гом аргагүй гоё байна хоёр морч. Тэгтээ миний нөхөд шар хээр нь илүү байгаа юм биш үү? Босхын ди хаштай хаваараа. За ах нь яах вэ? Сайн л байгаа зүгээр гэж үү? Ах нь ер нь дандаа төрүүлдэг байхгүй урд нэрдэг байхгүй. Гэхдээ ах нь миний сартыг сайн байгаа штэ ажаа. Сартыгаа үеүүлэр найрагч байх гэж бодоод байгаа гэсэн чинь. Сайн байна зүгээр. Тэгтээ хээр морч нь урд нь байхыг л битгий гэж. Тэгсийн тэгээд л төрүүлж явахын бас мэд төрүүлэх нь гэдгийг өөрөө мэдчихээл босхын хаштайгаа вараал гэж хэлж. Надад бол бас тийм л зөвлөгөө өгсөн дөө. Тэгээд төрүүлж исэн. Тэгээд нэг төрүүлэхлээр би чинь ажаагийнхаа нэр дээр хэрмээрээ бичүүл цоллуулж одоо амьд багт нь ганц төрийн наадмын төрөө тархлаа тийм ч одоо ирнэ. Ажаатаа зөрүүлэхгүй бол ахаа тийм боломноод олдох хугацаа том байгуулчаад байсан насны өндөр болсон. За гянагийн хэрмөр төрүүлсэн гэж би чинь улсад тийм тахалзаж байхад ажаа дараагийн бие төрүүлэхэд ажаа дээр цоллуулж бичүүл стажанд оруулсан дахин хүлээгчлүү гэдэг бодоод харин над нэг төрсөн юм шүү. Тэр маань бас яах вэ? Тэр үний ач үнийг би хариулах бол тэрнээс их юм хийж хариулах хэрэгтэй байхгүй. Нэг өдөр морин дээр мордол өргөд тавьсных нь хариул боллоо доо гэж би боддог шүү дээ. Гэхдээ та аавыгаа баярлуулсан байлгүй дээ. 90 гэд гарсан гэдэг шүү дээ, тий? 94 хүчтэй тааллаас. Олон тэр орн олон морь ягдж олон наад морь явцээ. Тэгээд юу гэдгийг одоо хүнд бол өөр хөвгт нь өнгөтэй хөвгттэй сайн сайхан явах шиг сайхан зүйл байхгүй шүү. Тийм байлгаа. Тэгээд өөрсдийнх нь дутаг одоо юу гэдгийг мэдээж бас үйл хэргийг үргэлжлүүлээд Монгол төрийн наадамд одоо морь айрагдаад төрүүлгээд бас аавал таныг уяач болгоно гэдээ эртнээс зэгцсэн байсан. Тэгээд тэгэхээр бол хүүдээ бас урмын үг хэлнэ үстэй. Хүүгээ ер нь тоож үг хэлэх үү? Хэлгүй яах вэ? Намайг 70 жилээр 3 өрөөгөө айрагд болчиход. Тэгээд би чинь наадам жоол наадам үзүүлчихэл машинаар бол араас нь хөрч ирэл морд одоо ийм байна.
ямар байна уу? Зөв үгүй юу, буруу үгүй юу гэж асуудаг байдаг. Наадам өнгөрсөн хойно одоо ямар буруу гэж чамд хэлээд яах вэ минийхөө? Зөвл уучаа цөмөрөд бүрэн бүтэн сайхан оролдоод айрагчсэл ирсэл бай, төрүүлсэл ирсэл байна гэж тэгж байдаг. Харин тэгээ 3 үрэг айрагд болчиход тэгэхэд наадамд очиж чадаагүй, даралт нэгсээд очиж үзэж чадаагүй. Тэгээ бид дайрч ирэхгүй юу? Тэгээ ачраад гэрийн нүдэнд гаргаж байгаа 3 үрээгээ үзүүлсэн. За энэ 3 айрагчлаач юм гэсэн. За яах вэ миний хүү? Төрийн наадам 39 хүн тоглосон юмыг миний хүү 3 навна гэдэг миний хүүгийн түүхэнд сайхан бүтлээ битэрийн түүхэнд. Үлдлээ шүү миний хүү. Энээс илүү сайхан юм хаах уу? Нэг өдөр 3 мөр төрийн наадамд айрагдуулна гэдэг бас хүнд олон таарахгүй. 3 хүн авах ёстой юм миний хүү очиж ирсэн байж тээ. За ажаан ёстой нэг хагартраа баярлж байна та. Харааж баар ярих чинь ярьж байгааг чагнаад гэж суусан шүү дээ өөр юм тэгээд. Өөрөө даралт нэгсээд явж чадаагүй байсан. Тань ч гэсэндээ аавыгаа тэгж баярлуулсандаа их сайхан бахтай сайхан байсан байх. Байлгүй яах вэ өөр юм. Тэр ч одоо үзүүлэх нь түүсэн. Ирж ятаа за ингээд гурван айрагчлаа. Энэ 3 адуу шүү дээ гэд. 2 нахтай 2 байсан. Нэг нь өөр гүнийх байсан. Тэгээд үзүүлж тэгж илсэн тэгээд баяр болж ирсэн. Таны бас нөгөө алдар цолыг өглөгөө бас нэг жоохон өнжөөсөн тохиолдлууд хэд байна те. Тэгээ магадгүй юу гэдэг юм дээр. Таныг одоо цол авахд аав тань байсан уу? Байгаагүй. Тэгэхээр яг одоо би алдар тоёж болоход байсан. Ааха. Тэгээд за миний хүү төрийн сайхан нэр хүн давлаа авчээ миний хүү. Ийм л болохын төлөө одоо ажил ч юм уу болохын төлөө их юм бодж явсан доо гэдэг. Энэ хүннэр уяа заалгаж шавлуулж яснээр надад хэрэг бүтлээ гэж өөрөө бодож исэн байлгүй тийм ээ. Тэгж исэн шүү дээ. Тэгээд мандлаа болоход одоо тэнгэр орноос утгаад хард сонсч л байсан байлгүй дээ нэг маань гэж. Харин би бас яг тэрийг асуух гэж байлаа. Яг үеч тэр үедээ морь цоллуулах эсвэл одоо цол авч байгаа үедээ их аавыгаа их тогтны хүмүүсээ дурсаад одоо нүлмс сунгасан ч гэдэг юм сэтгэл их догдолсон гэж ярьдаг байхгүй. Би ямар хүний хүчинд манлаа авч байхдаа би бодож илээ шүү дээ. Гэхдээ ямар хүний хүчинд ямар хүний ариун цагаан хөдөлмөрөөр үтсэн юмад би ингэж баа үлээ. Миний ажаа байсан бол та намайг хараад их л баярлах байж дээ гэж бодож. Нүдэнд одоо нулимс сэлжсэн шүү дээ. Харин яг тэгдэг гэж бас их олон хүн ярьдаг. Ариг угараад байна хаа. Энэ нэг ийм айраг цавлдаг болсон байна. Энэ Монгол залуучууд хөрөө айраг гэдэг. Харин тийм байна. Одоо өвдөд айраг гараг баха сайхан байгаа. Сайхан айраг шүү дээ. Манай нэвтрүүлэгт орсон зочдыг дайлаарай гэж өгсөн. Мэдээж уяач хүн бол насаараа суралцдаг гэж. Нааднаас наадмын хорон суралцдаг. За одоо энэ би бол энэ мөрийг уяа сурчлаа да гэж бодож болдгоо маа гэж уулцсан баг уяач толгой дараал ярилдаг. Энэ жил зөв уяаг нь олцсон байсан одоо дараа жилийн оролтоос онд оролтоосоор л уяа нь өөрчлөгдөж байдаг. Өөрчлөлтөг гэдэг. Жил дондоо. Тэр чи одоо өөрөө бол миний би их сайхан өнгөрөх байсан. Энэ жил жаахан өөр юм бий юу жаахан чилээр хөө надад гэдэг бодлоо үнд байна шүү дээ тийм ээ. Тэр малыг чинь одоо ямар байгаа мэдэхгүй шүү дээ. Тэгэл хүн ерөөсөө дээр үед манайхны хүн ярьж ирсэн. Эмэгтэй хүн төр сурдаг өнгө л эрэгтэй хүн морь үед сурдаг өнгө гэдэг шүү гэж. Гэхдээ тэр бол яг үнэн углуу гэж боддог. Энэ жил төрүүлсэн морийг хойдон жил дахиад төрүүлтрөө чадахгүй болохоор чадахгүй л гоё. Тийм л утга байхгүй хон жишээ. Тэгэхээр ер нь хүн морийг үед сурна гэж бол байхгүй. За яг хөө тэр ажил дундаа л одоо энэ оноо алдаа хоёр бол дэнсэлжил бодож явна уу гэсэн шүү. За тэгээд алдчихдаг юм байж таа энэ жил. Гэж л бодно хөөс шүү. За тун болмооргүй юмыг бас нэг ажил хийж санс ажлыг хийж байгаа зөвтгчих юм бол за нэг тэгээ зөв боллоо гэдэг юм нэг тиймэрхүү хоёр дэсэн дээр л явна хөөс шүү. Би чаддаг хүн гэл эний чи уял дандаа л айраг дөрөв гэдэг бол байхгүй шүү дээ. Тийм байдаг юм л шүү дээ. Гэхдээ нөгөө бас нэг одоо уяа зөв гэдэг юм уу нөгөө уяа чинь аз хэмэр өмнө нэгдсэн байх үед ч юм эсвэл төрөө таны хэлдэг нөгөө морь болгон одоо нэг үе ингээл нэг уйсан болгон хурдан байдаг юм уу байдаг юм шиг тийм. Тэгээ тийм үеуд бас танд бас мэдээж тохиож ирсэн баг те. Тэр одоо уяаны гина гэдэг уяа чинь оргил үеийг хизээ байсан бол амжилтын. Тэгээ минийх ч одоо ер нь тэгээд энэ 90-ад оноос эхлэв. Урд нь яг бурлмар айрагд хоёр айрагд туссан шүү дээ би. Ер нь 72 оноос хойш миний наадам бол эхэлсэлтэй. Тэр хоорондоо суманд чуралцал айрж идэг, аймагчл айрагдж ил байдаг. Улсад очиад оролцоход 10-ын дотор итер авч ил байдаг, айрж ил байдаг байлаа.
Тэгээ ер нь нэг дээр 3 одоо харигдана гэдэг чинь ер нь энэ наадмын одоо салхи зөв таарсны мөр хүний одоо өмнө нийлсэн азны л асуудал. Тэн дээр тэр бол нэг тиймэрхүү л байдаг. Салхин зөв таарна гэдэг чинь хэдэн жил үл ер нь одоо мордуулсан болгол орж байдаг, аргиж байдаг. За зарим жил бас байдаг шүү дээ. За яаж ч мэрийг ид байхад нэг бас болж өгөхгүй. Аригт багтчихгүй нэг 10-ын дотор тэр ордог. Тэр чинь нэр хүний азны л байдаг юм байна. Би улсад 2 одоо 6 болчиход. Та эзал 6 болчиход. Хэдэн онд үлээ? Тэр чинь одоо Арханган тамирын наадам ч хэд 2000 2-3 оны юм байсан багт. 2000 онд ч болж байсан 2000. Тэгээ 70 жил. Тийм ээ. 2003 онд Арангаан бас 80 жилийн болж байсан. Тамирын дан шиг болж байсан. 2000 оныхан лөө. Тэр 2001-2 он байсан баг. Тийм ээ. 2001 онд ч одоо улсын 70 жил үгүй 80 жил болсон. Тийм. 80 жилд урд жил нь 6 дахь давхад. Тэрний урд жил дааг 6 болохгүй. Тэгээд хойдон жилийн шүтлэн ахаа 6 алдаг. Тэгсэн хязаалн 6 алдаг. Энэ яахлаар одоо ингээд нодногоос 6-лаад идэг л. За улсын наадамд бол надад түрүү айрг айрлсангүй гэж гомдох юм байхгүй. Түрүүгийн чавсан 10 хэдэн айргийг авчихсан. Улсын наадам юм хэмжээтэй байдаг юм байж болно. Бурхан багшийн биер одоо янад одоо хэдийг өгөх ёстойгоо цэгэлцсэн байхад би тэрийг гүйцэцэл бол одоо дахиад олдохгүй байх ёстой байх л да. Гэсэн шиг бодогдоод тамирын дашигт явдаг байхгүй. Тэгсэн чи хоёулаа очиад 6 алж байгаа. Тэгэхээр л чи миний л өн байдаг байхаас биш. Өшөө тэр адууны муугийнх биш. Бол байсан байхгүй тийм үү? За тэгээд өөрийгөө магтвал би муу яг л байсныг байхгүй. Ганцхан өм. Тэг юм тэгэхээр тэр өм чинь нэг л ялгүй юм дээр л тэр жаахан саадаад байгаа болохоос биш. Тэр адууны явдаг л байдаг л байсан юм байна л. Тэгэл тэр улсын наадамд 2-6 сар дуучид аймагт соёлон 80 жилд аригч жил байгаа юм чинь. Тэгэл өөр хിവэрэлсэн баг. Ганцхан миний өмөл тэн дээр тухайн жилийн тий. Тухайн жилийн аз өмнө л асуудал байт юм байна л. Тэр бол би бол ойлгомжтой таарч байдаг шүү дээ. Тэр нэг жил мөн л бас 6 насны морьтой очиход 4-6-7-оор орчихвол нэг нь 10 хэдээр орчихвол ирж идэг шүү дээ. Тэгэл аз Таас түрүү ингэж ярьсан. Би бол төрийн наадам 6 насны мөр айрагдаа төрүүлгэсэн шүү гэж. Бүтэн 6 насны мөр айрагдсан. Тэгэхээр бас ийм яг нэрээ ингэж бодоод үтсэн чинь 6 нас сургуулийн айрагдуулсан бүрчнэх олон байдаг байх гэж утсан шүү. Гэхдээ яг дийнх нь бол цөөхөл байсан гэдэг. Одоо бол яг нэг хүн олон морь үйж байгаа учраас олон болсон. Тэрүүл ч яг. Тэгтэл яг хүний бас нуучрал юм билээ л дээ тэрч болт. Шүүл хөрхөн тэг тийм 6 сургуулийн айрагдуулсан. Тэгээс нэг сайн дайч биш л баг. Тэгээд аз өмнөгээд л адууны сайн чанар байлаа. Аз өмнө л асуудал. Адуу хүн хоёрын хүүхэд гур аз өмнө хэлэхээр юм бол хаагддаггүй гэдэг л байхгүй юу? Энэ бол дээр үеийн уячдын сургамж шүү дээ. Та ер нь энэ нутгийн одоо тулхтай гэдэг юм уу? Одоо тухайн нутаг орондоо нэр хүндтэй тийм ахмад уяачдад бас тоогдож тэднээс урмын үг хэр олонд болж байсан болоо. Магтагдаж ил явлаа, зэмлүүлж ил явлаа. За юун дээр магтагдаж, юун дээр зэмлүүлж байна? Намайг буурлмаар саял айргад болчиход дөрөв нэг өртөнд ярьж байгаа гэдэг. Дандан нэмгоо хайрмар улсад төрүүлсэн, бандрагчгын зэрдмэр ам үзүүлчихсэн. Тэгээ би бас нэг хүн чи бас их даврангуул байдаг юм байна лээ. Нэг сайн хязаалан байсан байхгүй юу? Тэгээ өнөөд хязаалангаа харах гээд морь цолуулах явах гээд байдаг. Би хязаалангаа айргадахыг харах гээд байдаг. Тэгээд үлдчихгүй. Хязаалан ирлээ миний хязаалан 7 дордог юм байна. За тэгээ соёлгоо хөтлөл хөөхтэй дагуулаад тавьчихлоо. Одоо стэж орох гэж байна. Тэр. Тэгээд дахиж гүүр гараа сайн шивж ирсэн бургасан дотор 2 хүн сууж цаана 2 эмээлтэй 2 эмээлгүй мөр сул тавьчихсан байж байгаа. Тэгэхээр ямар хөнгөө сууж идэм бол гэсэн шиг харсан чинь өнөө төрөөсөө хиймэр байж байгаа харагдахгүй. Тэгээ яваад атсан данжин юмгой бандрагч 2 бараа тавьсан 2 өгөн тамигттай сууж. Тэгээд бандрагчгийн ганц нэг барааг нь харсан. Зээрдмэрийн айр гэдэг жоох юм. Данжин угааг л ерөөсөө үзэг. Тэгсэн очсон чил за хөө
Өнөө бараатын аригдсан саялан буурлмар нийцэн чи юм аа гэж байна. Тийм ээ л гэл. Морь саял буурлар гөгтөлж байгаа учраас гурвалсны хас улс чинь надаас илүү морь танил байх. Тийм ээ л гэсэн. Чи хэн гэдэг хүн бол гэж байна. Би Гена гэдэг хөл гэсэн. Танаа эцгийг хэн гэдэг вэ гэж байна. Тойгон Сретер гэдэг л гэсэн. Өө чи тойгны хүү юм уу гэдэл. Анзрагч бай гэж байна. Тэгээ хоёр өгөн дээр буулаа минь тус мэдлээ сууж байгаа л. Ожоол тэгэл бодож мартаад явах юм боллоо доо. Хоёр өгөн хоёрмаараа барил хөтлөөд явлаа. Тэгсэн араас юугээд дагаад байгаа зэрэгцээж яваач гэл. Андрагч бай тэгж. Би бол одоо тэр хоёрыг хажуу зэрэгсэж одоо энэ зэрэгч хүн биш гэдгийг өөрөө мэдэж байгаа юм чинь араас нь дагаж явахнаар хасанд гэсээс хүсэл байгаа байхгүй. Тэгээд бодож явахдаа юу бодох вэ? Энэ хоёр сайхан настан буурал, энэ хоёр алтан тууртын ард явж яхад миний буурал мэдтэйгт бас энэ малын буян гişгнээс юм ивэндээ. Алтгай гэж залбирч явж байгаа юм чинь. Тэгээд явж анхан танилцсан саллаас. Тэгсэн тэгж байна. За чи нэг сайхан настай болж байгаа хүн байна даа. Хойш тэг сайн яараа. Сайн л уях хэрэгтэй дээ. Ийм сайхан өссөн задлуу амтны чинь гэл. Данзан юмгаа тэгж байна. Анзрагчгаач бас тэгж ил байна. Тэгээ хоёуланд нь яах вэ? Тийм бас над нэг үүргэл өгчөж байгаа байхгүй тийм ээ. Буурлмаар хойш сайн яараа гэж байгаа байхгүй. Тэгээ буурлмаар би 10 настай аяч усад ахиж гурвалсан. Тэгсэн чинь энэ сумдгаа дарнаа сумдыг гэдэг манлаа байж өг. Чамайг нэг сайн буурлмаар гаргаад ирлээ. За энэ ч хавчиг 7 гэж өнжөөгөл 8 настайгаас нь хэлэл одоо айргэр оч оруулаад авах юм байх та гэсэн. 3 жил чимээгүй хийж үчи гаргаж ирнэ яваач энэ буурлмаар. За ахаач яа гэж ингэж бит ялдаараа. Гэхгүй юу? За тэгээд одоо 3 жил өх муу ийж айргд боллоо гэж айргд болоод сумдгаа над ийм өрг өгч байгаа. Ахиж чи муу яваач гэж. Тэгжсэн. Тэгсэн анзрагч байгаа. За буурлмаараа энэ айргт руу исэн байна. Одоо хойшд зөв уйсны чинь би харлаа гэж. Саяал нүсгээ уйсан байдаг шүү гэж магтаж байгаа үг тэр л. 5 жил буурлмаар оригдуулж чадаагүй ш соёлон гэдэг чинь 5 настай. Тэгээ 10 дахиад 5 жил тий. Тэр хоорондоо та юун дээр наалдаад байсан юм шиг санагдав. Гэхдээ ер нь жаахан тотомгол байсан болов уу? Үе тутуул байгаа Би гэсэн. бодож байсан. Тэгээд ер нь 2 долоолж 1 8лаад 1 10-т орж байсан юм шиг дээ. Тэгээд энэ Алтан булгийн жижиг хайруу гэдэг хүн тэгж ярьсан гэд над сүлд хүн хэлэхгүй юу? 1 жил 8 дахь болж авсан. 2 жил дараагаар 8 болохгүй юу? Залуу хүний зориг зүрх их байдаг юм да. Яна хөө жаахан лавдуулаад байна да буурлмаар нөө яг гэж тэгж ярьсан гэж байгаа. Тэгээ тэр дотор бодож ялаагүй магадгүй энэ хангаж үйн гэдэг дээрээс л алдаж байгаа юм байлгүй те гэж бодогдоод 1 жил бас жаахан гүмэг ажилтай. Мөн өнөөдөр өвгөний хилдгээр их сунгагийн сунгалгүй 2 жах релиз хийгээд оруулчихсан чинь гурвалсан юм шиг дээ. Тэгэхээр тэр хүний хилдэг тэрний өмнө тэгээ тэр өвгөний хилж байсан тэгж байсан гэдэг санаанд байхгүй нэд явдаг бас бол тэнэг л хүний сан байхгүй юу. Тэгээ хүн тэгж ярьж байгаа гэхдээ зэрэг гинт санаанд орж байгаа байхгүй юу. Лавдуулаад байна гэхдээ арай чангад дуус юм байж өнөө зулын дарчхад байсан байж дээ гэдэг бодол гинт санаанд орж иж тэгний аригдсан шиг дээ. Тэгээд өнөө бормор хоёр ах сэлэг тахилдгаар тахилж иж. Тэгэхээр л юм чинь үндэслэгүй биш юм билээ. Тэглгүй яах вэ? За мэдээж улсын наадмаас 3 айраг авсан хүн бол сум аймгийнхаа наадмаас бол бас айраг дөрөв бөөндөж арахаж авсан үйл байсан бахаа л гэж бодож байна. Олныг авчихсан. Би чинь энэ борон дээр хүн байхгүй юу? Алтан бол гэсэн юм. Тэгээд авгаа бараат. Авгаатайгаа нийлээд урагшаа очиж нутгалаад мөр уйлаа. Тэгээд очсон. Одоо яг тэр арууд нут бараатын хөргөн хүн очсон. Байгаа юм чинь. Очиж болж байгаа. Тэгээд байсан нэг манайхны бас ганц нэг тэнгийн улсад ярьж байсан. За манай бараатад морь айрагд болоход мөч хэцүү дээ. Барагтай морь айрагдахгүй манай бараат чинь адуу хурд сайтай байсан чинь гэж байхгүй юу. Тэгээд за одоо яг тэр бол хаач л адуу сайн байдгийн чинь гэсэн бодогдчихол үүжсэн. Тэгээд ихнээс хязгаарлаа хоёр төрүүлдэг юм аа. Гэтгсэн чи өнөө тэр улсын бас нэг ярьж байсныг бодоод хоёр төр авчихлаа чи бас яхан
чэжан гэдгэрч болчихмаар юм шиг бас бодогдож явсан шүү. Залуу хүн ч бас тэгдэг юм байна л. Тэгтээ тэрийгүү тэгж ил гаргаж хүнд ярих гэж хаа байх шүү те. За өөрийгөө бас энэ дарж ил байгаа юм. Лүнгээрэн дарж игдэг хүн намайг тэгж ийсэн. Миний буурлмыг сая лайргад болчихоо гэж ийсэн чинь. Сая лайргад суманд очиж төрүүлдэг байхгүй. Дагнасаа хойш даг суманд төрүүлсэн шүдлийн хязгаарлал улсад 7-8-д ороод суманд төрүүлнэ. Сая лайргадаа суманд төрүүлнэ гэд. Суманд бол 4 төрүүлсэхгүй. Тэгээд эренцэн дарж байгаа тэгж ийсэн. За гинаа залуу хүн бодож явмаар юм бас байдгийн шүү. Эренцэн дарж байгаа нь хээрмээр нэг жил 5 төрүүлэгчээд. Үгүй миний хээрм төрүүлэхгүй мөр уйдаг энэ улс ер нь яасан тэнийг юм чөтөр хазарын дараа гэж бодгож ийсэн шүү. Дайланбиг язалхад амархан шүү залуу хүний чээж гэж. Даруухал яваараа гэж ийсэн шүү дээ. Тэгтээрээ бас тэр хүний сургамж бол мундаг юм хайрлаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгжлээсээ хөөх юм дээ. Төрийн наадам 6 насны морь харагдуулсан гэж. Тэгээ мөн та бас нэг онцлох зүйл бол нэг адууны 5 үеийг бас харагдуулсан байгаа тий 5 үеэр нь харагдуулсан. Тэгсэн. Тэр талаар бас яах юм. Энэ холод тэр луузаа холын тэл хол азаргыг лусан дарж өгдөг хүнээс аваад. Тэгээд авсан. Тэр чи аваад тэрний төл над хонгор азарг улсад харагдлаа. За 3 дахь луузаа холын 3 дахь үе болж байгаа байхгүй миний хонгор азарг тийм ээ. Тэр 2 дахь нь хамаагүй л дээ. За тэгэхээр тэр хонгорын хүүхэд хол азарг гарсан. Улсад 2 хайсад ашигт харагдсан. Тэр хонгор холын хүүхэд саарл азарг аймагт 3 харагдуулсан. Тэр саарл азаргны хүүхэд ахаад нэг саарлаад дог аймагт 2 харагдуулаад энэ дондоо энэ сумын байгуур бол 3 төрүүлсэн. Ингээд одоо 6 үе азарганд тахт нь бол ингээд над дээр төрчихөж байгаа байхгүй тий. Тэгээ одоо 7 дахь үеийг гаргана гэдэг тэр саарл азаргнаас нэг асаа азаргал гаргах гарлаас амд нас хүчил бодоо сууж байгаа. Та ер нь бас яг өөрийн унган дугаараа наацсан. Ер нь бол тэр үед бас нэг тийм онцлогуд байсан. Дандаа унгадууд. Өвдөөцөөс өвлөгдсөн тэр хурдан адуунуудыг хаанхан ямар удмын адуугаар илүү сайн сүлсэн бэ? Би энэ хинт Сүхбаатар азар авчил байлаа. Тэ. Энэ хинтигээс азар авсан нэг сайн саарл азар над нэг авсан юм аа. Тэрний төл их сайн гүнүүд байсан. Тэгээ миний тэр өнчин цаохрын төл хэдэн сайн гү байсныг лусан дарж байгаа азаргыг авч хураалгаад тэгээ тэр 2 азарганы охин төлнүүдээс олон сайн төл гарсан. Адуунууд гарсан да. Миний нээр морчин миний буурлмарны хамгийн отгон дүүгүүний хүүхэд юм байна. Тэр отгон дүүгүүнээс үгүй 12 сунгалд юм байна лээ. Яг төлийн дараалал насаар байгаад болохоор хүн мэддэг юм байлээ. Тэрээс гүү хэд унгалдгийг бас мэдэхгүй л авсан шүү дээ. Тэгээ тэрүүний 11 төл нь их баг наадан дандаа харигддаг төрүүлсэн. 2 төл нь харигдчих чадаагүй. Улсад 10 дээр тавьж байсан суманд 10-аар тавьж байсан. Тэр 2 нэг харигданд ороогүй та бус нь л үгдээ харигдсан. Тэгээ тэр сүүлийн хол азарга энэ чинь бол дандаа л бүгд ах トゥ нар шүү дээ. Нэг гүний 11 төлөөр л ер нь баг энэ улсын 15 харигч бүтчихсэн шүү. Бас л рекордчууд автагдахгүй тийм ээ. Миний тэр гүү бол ингүү байсан юм блэ. Тэгээ тэр сайн хүний өсөвтгөө унах гэлээ хичээл. Болсон да ер нь тэгээд азаргач их сайн байсан. Энэ эцэг нь бол дундуугийн 5 гэдэг хүний хурдан хол азарганы төл азарга байсан. Тэрний төл. Тэгээд тэр хэрэгүүнээс болон сагаад бол нэг гүний төл 10 хэдэн адуу хайрд төрөн гэдэг чинь л их л амжилттай байд. Тэр адуу талаас бодоход тийм ээ. Одоо бол хүүхдүүд бол 3 хугрууламаар үйдэг. Таны одоо бий болгосон цогцлоос адуу мөн сэлбэл хордлоо үйж хордлож байгаа хэрэг. Одоо миний тэр сүүлийн хол азарганы улсад 2 хайрагдаж өөр ханган ашигтай гэсэн хол азарганы л одоо төл. Адуунуудаа тэгээ тэрний төл сүүлчийн миний тэр 2 сар азарганы төлнүүд байна. Тэрийг л одоо эзэн болж яваал хэвээр. За тэгээ бидний урлагийг хүлээж авч дэлгэр сайхан ярилцсанд баярлалаа. За. Тэгээ нөгөө ирсэн би чи буцаж орсон бороо арилтаг гэдэг шиг ярилцлагаас энэ хүрээж аргаая. Тэгтээ таны оролцож байсан одоо бас хамгийн сайхан наадмын дурсамжаар энэ удаагийн уулзалт ярилцлага өндөрлөе гэж бодож байна. Манай үзэгчид сонсогчдод тань тохиосон хамгийн сайхан наадмынхаа дурсамжаас хуваалцаач. За ер нь тий сумын наадам дээр очиж амхан чи залуу байсан бол тийм 2 төрөө авдаг наад их онцгийн наадам санагдаж байсан. За тэгээд бол тэр 3 хайрагч бас л ховорхол тохиолдолд авах. Тэглэх байх. Тэгээ ер нь энэ жижиг наадам ч гэсэн ер нь
очиод 2 3-аар энэ төр хайргадад төрүүлж байсан наадмал зөндөлдөө. Тэгээд тэр наадмуудын одоо ил одоо хамгийн сайхан наадмал одоо над байдгийн даа. За тэгээд таны өр хүүхдүүдэд бас энэ ийм баяр багталт наадмууд олон дахиад болтгоо. Хурдан турдын басаа цагаан аймагт өрөөд мараа үнэмх хийгдэж яваарай гэсэн бэлгтэй өрөөлөөр хэлцэлхамдрлаа. Яг үл энэ төрийн наадмаас би ч одоо 2 төрөг нь авчихсан хүн шүү дээ. Манай охин улсын мэрэгэн болж байлаа. Их насны марны төрөө авлаа. Ер нь тэгэл төрийн наадмын 2 төрөг хүртсэн. Бас хавархал амжилт юм байна лээ. Манай охин 4 жил харваад улсын мэрэгэн болсон хүн шүү дээ. Тэгсэн чинь сурынхан ярьдаг. Манай сурын түүхэнд 4 жил харваад мэрэгэн болох нь байтгаа насаараа харваад мастерчлаа хүн олон байдаг шиг тэгж. Настай ч олон тэгж хохиролдож идэг. Таны охин азтай юм. Та хоёр ч мөн аргагүй наадмын өмтөө хоёр юм а гэж. Тэгж л байдгийн. Тэгээд за ингээд хүрэлцэн ирж сайхан нэвтрүүлэг хийж уулзаж ярилцсанд баярлалаа. Та бүдээ уран бүтээлийн ажилд цаашдаа олон өндөр амжилт хүсье. Ингээд сайхан амьдарч сайхан бүтээл гаргахыг хүсье. За баярлалаа. Төрөөр бат сайхан ушгалтгой. Мэрдэн монголчуудын мөнхийн өмг шиг.